За баярлалаа. Энэ нэг юм бодогдож байна л да. Энэ бол үнэхээр чухал. Гэхдээ засгийн газар ингээ өөрийнхөө юунд ийм асуудлуудыг ингэж оруулаад байх нь зөв үү буруу юу би гайхал байна. Бид нар ч бас нэг тусгаар үндэстэн шүү дээ. Одоо энэ дээр 33 дээр ч гэсэн сая дэлхийн засаглалын үзүүлэлтээр эзлэх байрыг ахиулах гэ. Одоо энэ 38 дээр дараагийн орж ирэх нь энэ үзүүлэлтүүд байгаад байна л да. Эний чинь Монгол улс тэртээ тэргүй хин нэгэнд зориулж биш өөрөө сайн юм хийжээж цаана үр дүн нь сайн гарна. Түүнээс Монголын төр энэ гадаадын индекс одоо боловсруулж байгаа байгууллагуудад зориулж юм хийгээд ээж болохгүй юм шиг санагдаад байна. Тэгэхээр ийм юмнуудыг бид нар энэ төрийн одоо зорилгодоо оруулж өгөх үү? Эн чинь тэртээ тэргүй зөв юм хийсний ард гардаг үр дүн болохоос бид нар гадаадынханд зориулж нэг шийдвэр гаргаад байгаа юм шиг. Тэрнийхээ оронд иргэддээ зориулж засаглалаа сайжруулах ёстой. Тэрийн гадна талд хараат бус байдлаар л үнэлдэг ийм тогтолцоо л доо. Тэгэхээр энд тавьж байгаа зорилтууд бол зөв. Зүгээр ингэж институтшилж энэ бичиг баримтанд ингэж оруулж явах нь зөв үү гэдэг бодол төрөөд байна. Зандан шитрэг шүү хөлөө.